Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2013 онд нээлттэй хийсэн Pacific Rim киног ярьж өгөхөөр бэлдлээ. Манайхан өвл боллоо. Цаан чин Прүс центр авто засварын төвөөс Прүсээ бөөцөл хөтөлбөрийг 7 дахь жилдээ уламжлал болгон зохион явуулж байна. Бөөцөл гэдэг чинь байна. Автомашиныг өвлийн улиралтад бэлдэнэ гэсэн үг шүү дээ. Өвлийн моторын тус антифриз буюу хөргөлтийн шингэн, утааны эсрэг мотор салоны агаар шүүгч, мөн дээрэс нь моторын цэвэрлэгээ үйлчилгээг бид танд санал болгож байна. Моторын цэвэрлэгээ үйлчилгээгээ хийлэгчих юм бол автомашин хүчгүй болж доголдох, бензин зарцуулалт ихсэх, чек гэрлүүд асаад улмаар моторын эд ангиудын эвдрэл гэмтэл үүсгэс урдчлан сэргийлж чадна. Заавал асуудал тулгарсан үед нь бус урдчлан сэргийлэх нь таны эд хөрөнгө болон санхүү цаг хугацааг хэмнэх болно. Прүсээ бөөцөлье. Гол дүрийн залуугийн өгүүл хэмжээр кино маань эхэлнэ. Би хүүхэд байхдаа одод руу хараад бид ганцаараа биш бол яана гэж боддог байлаа. Харин миний энэ бодол үнэн байж. Гэхдээ тэнгэрээс биш, далайн гүнд хоёр тектоник хавтангийн уулзуур дээр портал үүссэн юм. Бид түүнийг гүүр гэж нэрлсэн. Хамгийн анхны Кайжу буюу авраг мангас Сан Франциско хот руу ирсэн. Ингээх үед аимшигтэй том амтан далаагаас гарч ирж байна. Тэгээд Сан Францискогийн гүүрийг будаа болгоноо. Энэ араатныг бид 6 өдрийн дараа устгаж чадсан. Гэхдээ 3 хот хэдэн 10 мянган хүн өгсөний дараа шүү дээ. Бид өгөхсдийнхээ хойноос харамсаад тэгээд урагшилсан. Гэтэл ердөө 6 сарын дараа Филиппиний Манила руу дахин аимшигт дайралт болсон юм. Тэгээд бид ойлгосон. Энэ бүхэн хизээч зогсохгүй юм байна гэж. Энэ зүгээр л эхлэл байсан. Дэлхий тэр чигтээ хуралдаж шин зэвсгийн эрэлт гарсан. Тэгээд бид Егер програмыг төрсөн юм. Энэ нь хүмүүс авраг роботуудын дотор суугаад удирдах туршилт юм байна. Гэхдээ энэ нь нэг хүний тархинд хэтэрхий агцсан зүйл учраас хоёр хүн баруун зүүн тархиараа хувааж удирдах аргыг боловсруулсан байна. Тэгээд ялж эхэллээ. Егерүүд кайжунуудыг устгаж эхлэв. Егер алах нь нисгэгчийн ур чадвараас их хамаарч байсан. Тэгээд Егерийн нисгэгчид рокодод шиг л алдартай болсон. Одоо бид дассан. Бид ялж байгаа. Данч. Гэх үед нь кайжу ирж байна гэсэн төгшүүр зарлж байна. Егерийн нисгэгчид харин энэ төгшүүрийг баяртай хүлээж авч байна. Ажилдаа дуртай бололтой шүү. Тэгээд хамтрагчаас ирэж. "Хөөе, босоорой. Энэ 3 дугаар төрөл. Түүхэнд хамгийн том кайжу. Бид түүх болно." Хэд болж байгаа юм бэ? 2. Шөнийн 2 уу? Тийм ээ. Уйжаала. Хит битгий хөөрөөрэй. Энэ бол ах トゥ Бекет. Манай киноны гол дүр. Тэгээд хувцас тонгоо өмсөд Егерийнхэн дотор байрлалаа эзэллээ. Бүл гараа роботтой бэхлээд баруун зүүн талыг нь хувааж удирдах юм байна. Өглөөний мэнд Бекти хөвгүүдээ. Тэндөө залуу минь өчигдөр Алисэнтэй болцсон болцоо чи юу болов? Би түүн таалагдсан. Харин найз залууд нь таалагдаагүй гэх юм уу? Хөөрхий. Тэр үед цаанаас нь генерал ирээд анхаарлаа төвлөрүүл ноён чой. Мэдлээ ирхмэ. Толгойг буулгахад бэлдээд Gypsy Danger үүрэг гүйцэтгэхэд бэлэн гээд толгойг буулгалаа. Толгойг нь сайхан эргүүлж бэхлээд Егер маань бэлэн боллоо. Гэхдээ яг хөдлөхийн өмнө хоёр нисгэгч маань тархиараа холбогддог юм байна. Холбогдоход 15 секунд. Дахиад л чиний тархи руу орхон те. Орж үзээгүй штэ. Тэгээд бие биенийхээ дурсамжаар аялаад тархиараа холбогдлоо. Тархины холбоо маш хүчтэй холбогдсон байна. Манай хоёр яг л нэг хүн шиг роботынхон гарыг хооронд нь цохилоо. Залуус, та нар 2 сая хүн амтай хотыг хамгаалж байна. Бидэнд тэднийг эрсдэлд оруулах эрх байхгүй. Маш нэгт ажиллах ёстой шүү. Ойлгов уу? Мэдлээ ирхмэ. Амар байлаа шүү. За ингээд явцгаалаа. Далайг туулаад Кайжуг тосоод алхлаа. Өгүүлэгч далай руу ороход далайн хар шуурга болж байсан юм. Гэхдээ хэрвээ чи Егер дотор байх юм бол хар салхитайч тулалдаж болох юм шиг санагдана. За ингээд тулалдахаар явлаа. Тэр үед нь загасчны онгоц хар салхинд сүйдэж байна. Бид сүрч байна ирхмэ. 2 км-ийн цаана байгаа. Энэ арал руу яв. Энэ 2 км биш болчихлоо. 1 км 500 м. Энэ арал хөдлөөд байна ирхмэ. Ингээд харсан чинь арал шиг том мангас ирж байдаг шүү. Кайжу. Гэсэн чинь нөгөө аимшигтай том аратан хүрээд ирлээ. Загасчид яг өглөө гэж бодоод байж байтал нөгөө талд нь Егер гараад ирж байна. Загасчдыг шууд барьж аваад нөгөө талдаа гаргалаа. Тэгснээ эргэж хараад шанаа. Нөгөө талаас нь дахиад нэг шанаа. Тонгоогод ирэхээр нь дээрээс нь 2 гараараа. Кайжу зөрүүлээ дайрах үед гараараа хааж угаад цээж рүү 3 удаа буудлаа. Бааз дотор плазма буугаар 3 удаа галсан байна ирхмэ. Gypsy, юу болоод байгаа юм бэ? Ажил дууслаа ирхмэ. Бид сая хүмүүсийг авраад 5 дахь Кайжуга амжилттай дарлаа. Та нар дүрм зөрчлөө. Тэглээ ирхмэ. Завин дээр хүмүүсийг бас аварсан шүү. Хурдан бааз руугаа буц. Гэх үед харин Кайжугийн дөхөө сэргэж байна. Кайжу амьд байна. Gypsy болгоомжтой. Гэсэн чинь нөгөө Кайжун гинэт гарч ирээд дайрч байна. Манай хоёр яг буудах гэтэл нэг гарыг нь тасалчлаа. 100 гар тасарлаа ирхмэ. За баларсан. Кайжу манай Егерийг гөвж гарлаа. Ах нь гар тасарсан. Одоо намайг сонс. Миний тушаалаар гэтэл цаанаас нь Кайжугийн гар орж ирээд ахыг наваад явчлаа. Дүүн ганцаараа үлдээд удирдлага нөгөө гар руугаа шилжүүлнэ. Тэгээд цээжээр хааж угаад их буугаад сэнгэллээ. Яг өвтгийн даваан дээр галлаа. Ингээд Кайжу болон Егер аль аль нь дөхөөгөө өгөө боллоо. Дөхөө салчглаа ирхмэ. Аль аль нь холбоо тасарлаа. Гэх үед генерал юу ч дуурахгүй эргээд явж байна. Хоёр нисгэгчээ Егертайгаа алдчихлаа. Дүрс шилжиж аав хүү хоёр далайн ирэг дээр металл хайж байтал тэнд нь өрүүлсэн гартай авраг Егер гараад ирлээ. Ирэг дээр гарч ирээгүй юу шууд
дунаад өгнө. Манай Бекет маань шиир заагаад роботоо ирэх дээр аваад ирчихэж. Дотроос нь харин өөрөө гарч ирээд тэр дороо ухаан алчихна. Үүнээс хойш ялагдлууд үргэлжиллээ. Лема илтгэж байна. Кайжунууд бидний хамгаалалтын талаар суралцж байна. Тэгээд тэд хөгжиж байна. Бид Егруудаа алдаж бас нөхөж үйлдвэрлэж амжихгүй байна. Ингээд манай генерал маань олон улсын зөвлөлд илтгэж байна. Саяны явдлаас хойш 5 жил өнгөрчихөж. Тэгэхээр Егер програм одоо биднийг хамгаалж чадахгүй нь бол та генерал. Бид програмыг хааж байна. Егер сүрэх болгонд бидний нисгэгчд өгцгээдэг. Би тав өхнөөс сүүлийн ганц боломж гуйж байна. Гэтэл хүлээж авдаггүй. Дэлхий таны хийсэн бүхэн талархаж байгаа генерал. Хамгаалтын хан барьж дуусах хүртэл 8 сар энэ програмыг үргэлжлүүлээд тэгээд бид хаах болно. Ингэж байна шүү. Уулзалтын дараа манай хэд хослол өмссөн зангаатай хүмүүс юу ч ойлгохгүй юм да. Манай генерал тэд бидэнд хэрэггүй. Ингэж байна шүү. Манай Бекет харин хамгаалтын хан дээр ажиллаж байгаа юм байна. Даамал ирээд. Надад сайн болон муу хоёр мэдээ байна. Алийг нь сонсгоо. Муу мэдээ. Муу мэдээ гэвэл өчигдөр ханан дээр ажиллаж байсан залуу осолдоод амь өргөцсөн. Тэгвэл сайн нь юу юм? Сайн нь гэвэл ханны дээр ажиллах ажлын оронтой гарсан. Хөөрхий. Тэрэн дээр нь манай Бекет ажиллаж байна. Тэгсэн зурагтаар өнөө өглөө Сидней рүү Кайжу дайрсан гэсэн мэдээлэл гарч байна. Очоод харах үед хамгаалтын ханыг нь нурааж байдаг шүү. Кайжу хамгаалтын ханыг ердөө 1 цагийн дотор нураажглаа. Тэр бидний барьсан ханыг юу ч болоогүй юм шиг нураажглаа шүү дээ. Харин саяхнаас зогсоогод байсан Егер програмын нисгэгчд Чак болон Страйкер нар Кайжуг устгасан байна. Гэтэл нэг Егер Кайжуг хурдаар илүүрхэж гүвж байгаад будаад унгаж байна. Нисгэгч нь ярилцлагада тэд Егер програмыг хааж байна гэсэн. Яг үүндээ энэ нисгэгчийн чадвараас болдгийм. Страйкер би 10 дахь Кайжугаа устгаж байна. Шинэ рекорд. Тэр үед нарийн генерал манай хамгаалтын хан дээр ирж байна. Тэгээд Бекеттэй уулзлаа. 6 сарын хугацаанд би өөрт байгаа бүх хүчээ шавхах даалгавартай болсон. Надад Gypsy Danger гэх нэг Егер байгаа. Түүнд нисгэгч хэрэгтэй. Ингээд манай хүнд санал тавилаа. Бекет, сонсооч генерал. Би хэн нэгнийг дахиад тархинд оруулж чадахгүй. Би ахыгаа өгөх үед нь ч гэсэн түүнтэй холбоотой байсан. Би дахиж ингэж чадахгүй. Ингээд татгалзлаа. Генерал, та мэдээгүй юу ноён Бекет дэлхий сүрч байна. Та хаана үхмээр байна? Энд дөө эсвэл Егер дотроо. Ингээд арай утга учиртай үхэл санал болгоод аваад ирлээ. За ингээд манай хүн зөвшөөрөөд дахин албандаа томилогдлоо. Хонконгд ирэх үед нь энэ бүсгүй тосч авна. Танилцс, энэ бол Марко. Марк 3 төслийг удирдах байгаа. Ингэж байна шүү. Би таны талаар их дуулсан ноён Бекет. Тэнд нарийн 2 эрдэмтэн байж байна. Кайжугийн судалгаа хийдэг бололтой. Хол байгаарай. Кайжугийн тарих маш ховор шүү. Энэ бол манай судалгааны баг. Доктор Гейслер болон доктор Ньютон. 2 эрдэмтэн маань хоорондоо жаахан таарамжгүй бололтой. Нэг хийлдэг, нөгөөх нь харин их зарчимчин байна. Ингээд манай хүн баацтайгаа танилцлаа. Бид ердөө 4 Егертэй уулзсан. Ийм хүнд байгаа гэж сансангүй шүү. Тийм ээ, ийм л байна. Тэгэд үлдсэн 4 танилцуулна. Crimson Typhoon хятадын 3 ихэр ах トゥ ус удирддаг юм. Тэд Хонконгийн иргэийг 7 удаа амжилттай хамгаалсан. Энэ бол T-90 хамгийн ихний, хамгийн хүнд загвар. Ямар ч алдаа гаргадаггүй. Хуучин дайны машин л гэсэн үг. Үүнийг харин эхнэр нөхөр Алексис Кайдановский удирддаг юм байна. Тэдний талаар сонссон юм байна. Сибирийн иргэийг хамгаалдаг гэсэн. Тэднийг хамгаалж байх үед 6 жил ямар ч аюулгүй байсан. 6 жил шүү дээ. Хүчтэй баг бололтой. Тэгээд бас тентхийн архаг нисгэгч Херктэй танилцуулдаг. Ахын чинь хувьд харамсалтай байна ноён Бекет. Баярлалаа ирхмээ. Генерал Херк болон түүний хүү Страйкерийг удирддаг. Дэлхийн хамгийн хурдан Егер. Ингэж байна шүү. Генерал маань бүх Егеруудаа цуглуулж байгаад нөгөө портал руу давтлах гэж байгаа юм байна. Бид 2400 паундын цөмийн бөмбөг портал дээр авчиж дэлбэлэх болно. Бид Страйкерийн ард тэрийгэ зүүгээд та болон бусад Егерүүд түүнийг хамгаалж тулалдана. Та ийм том цөмийн бөмбөг хаанаас авсан бэ? Норсоос. Генерал, өмнө нь бид гүүрлүү давталж байсан. Гэвч юу ч болоогүй. Одоо юугаар өөр гэж надад төлөвлөгөө байна. Ингэж байна шүү. Заагаа юм болох нэ. Тэгээд генерал эрдэмтдтэй ярилцдаг. Математикч эрдэмтэн Кайжу өмнө нь 24-7 хоногийн зайтай давталж байсан. Тэгээд 12, 6. Одоо 2-7 хоног болгон давталж байна. Сидней рүү давталсан давталгаа нь ердөө 7 хоногийн зайтай байсан. Удахгүй тэд 8 цагийн зайтай давталж эхэлнэ. Сүүлдээ 4 минутын зайтай. Энэ 7 хоногт гэхэд 2 ч Кайжу ирэх бах. Ингэж байна шүү. Нөгөө эрдэмтэн харин Кайжугийн биеийг судалдаг юм байна. Намайг хэсгийн сонсооч. Гуй. Бид Кайжу бүр өөр гэж боддог боловч энэ саяхан Сидней рүү давталсан Кайжу. Энэ харин 6 жилийн өмнөх Кайжу. Энэ хоёр адилхан DNA-тэй. Тэгэхээр тэд бол коло юм байна. Бидэнд Кайжугийн тархины жижигхэн хэсэг бий. Бид үүнтэй холбогдоод яг л нөгөө нэг хоёр нисгэгч хоорондоо холбогддог шиг. Тэгээд мэдээлэл цуглуулж чадна. Хүн болон Кайжу холбогдох гэж юу? Наадах чинь дэндүү хол сонсогдож байна доктороо. Харин та математикийн тооцооллоо хурдан миний ширэн дээр авчир. Ингэж бай шүү. Манай хоёр эрдэмтэн хоорондоо жаахан өрсөлдөд байгаа бололтой шүү. Манай Бекет харин Gypsy-г очиж харлаа. Gypsy Danger яг дүрээрээ байж байна. Тэнд нь бас эртний анд нь байж байна. Тэгээд манай хүн Мако тай жаахан ярилцдаг.
Тэгэхээр чи нисгэж болохыг хүсдэг үү? Энэ дэлхийн юунаас ч илүү. Гэхдээ маршал нэг шалтгааны улмаас намайг нисгэж болохыг зөвшөөрдөггүй. Чиний оноо чи хэд юм? 51 тулаан, 51 ялалт. Ингэж байна шүү. Өөх, гайхалтай. Маргааш нарийн Беккетэд хамтрагч шалгаруулд сонгохоор болдог. Мако маань ормоор байгаа бололтой. Харин генерал зөвшөөрдөггүй. Та надад амласан шүү дээ. Мако, тэр тулааны талбарт чам шиг сэтгэл зүйн савлгаатай хүн байж болохгүй. Ингэж байна. Ингээд сонгон шалгаруулалт боллоо. Манай хүн хүмүүс дундаас хамтран нисгэгчээ сонгох юм байна. Нэг нэгээр нь гүвж гарлаа. Сайн зодолдох юм байна. Мако харин тэнд урам хугарсан байдалтай оноог нь зарлаад байна. Беккет, чи намайг ялах болгонд яагаад уурлаад байгаа юм бэ? Би уурлаагүй. Урам хугарч байна. Чи хоёр хөдөлгөөний өмнө ялж болох юм дээр ялж чадахгүй шүү дээ. Тэм гэж үү? Тэгвэл чи өөрөө нэг харуулал да. Ингээд Маког тулаанд дуудлаа. Генерал харин жаахан гүрийж байгаа зөвшөөрдөг. Шууд эхлээд 1-0. Мака буцаагаад 1-1. Дахиад нэг хөдлөөд 1-2. Мэдчлэн тулалдлаа. Мако үнэхээр сайн юм байна. Тэгээд Беккетийг илүүрхчихлээ. Боллоо. Би хамтран нисгчээ сонгочлоо. Мако улаг. Гэтэл харин генерал зөвшөөрдөггүй. Беккет жаахан гайхлаа. Нэг л юм байна да. Мако дөрөчөд. Хей, бид хамтарч болох юм байна. Яагаад генерал үгүй гэдэг юм болоо? Уучлаарай. Энэ талаар ярих юм надад байхгүй. Ингээд өрөөргөө орох гээд байна. Наадах чинь миний өрөө. Өө хөөрхий. Чи яагаад түнд ийм дуулууртай байдаг юм бэ? Энэ зүгээр дуулууртай байдал биш ээ. Энэ бол хүнд итгэл. Гэж байна шүү. Генералыг хүндэлдэг юм байна. Генерал харин лифт дээр явж байхад хамраас нь цус гарч байна. Халааснаас нэг им гаргаж ирээд дуудаг. Генералд маань нэг өвчин байгаа бололтой. Нөгөө талд харин манай Ньютон Кайжугийн тархитай холбогдох туршилтыг өөрийн дураар хийж байна. 3, 2, 1 гээд туршлаа. Эхлээд өөрийнх нь амьдрал жирэлцэж өнгөрөөд дараа нь Кайжугийн ертөнц харагддаг. Тэгээд яг үхэх шахлаа. Нөгөө эрдэмтэн ирж түүнийг аварлаа. Маргааш нь харин генерал бодлоо өөрчилчихөж Мако дээр ирээд олон жилийн өмнө би чамд амлалт өгсөн. Одоо явж юмаа бэлд. Ингэж байна шүү. За ингээд Мако маань манай хүний хамтрагч болохоор боллоо. Беккет хамтрагчаа хүлээж байтал тэндээс хамтрагч нь ороод ирлээ. Чамайг дургуцахгүй бол би энэ талд дагарыг. Миний 100 гар өвчтэй. Болно. Ингээд харсан чинь Мако ээж байна шүү. Беккет бөөн баяр. За ингээд тархиараа холбогдох процесс боллоо. Макогийн дурсамжаар аялаад дараа нь Беккет ямар тач холбоо амжилттай боллоо. Тэгээд өрөлтөө аваад GPC бэлэн болдог. Тэр үед харин эрдэмтэн Готл орж ирээд генералаа. Одоо биш ээ ноён Готл. Энэ үйл явдал надад ямар чухал гэдгийг та ойлгож байгаа байх гэж найдаа. Ньютон Кайжутай тархиараа холбогдчихсан байна. Бүр чухал юм болчихжээ. Генерал шууд л яваад очлоо. Доктор, юу болсныг надад хэл. Би нүднүүд харсан. Анивчаад байсан. Бас би тэдний дунд орсон. Генерал сандал авцуугаад. Доктор, би таныг сонсож байна. Тайван эмгцэгцтэйгээр. Тэд гаригуудыг эзэлж авдаг. Үгүй. Наадах чинь боломжгүй. Үгүй. Би харсан. Шал удаггүй юм. Чи аматад. Харин чи яриад бай. Гэт генерал уурлаа. Ингээд Ньютон маань тайван ярьлаа. Тэд өмнө нь манай дэлхий дээр динозавруудын үед байсан. Гэхдээ агаар тохирохгүй байсан учраас хүлээж байгаад харин одоо азууны давхарг нэмгэрч тэдэнд зөгцөж байгаа. Эхний давлгаа бол зүгээр л туршилт байсан. Хоёр дахь давлгаагаараа тэд сүрүүлэхээр ирэх болно. Ньютон, энийгээ дахиад хий. Надад өшөө мэдээлэл хэрэгтэй байна. Би чадахгүй. Саяын холболтоор тархи гимтчихсэн. Танд шинэ Кайжугийн тархи байхгүй бол бид чадахгүй. Гэсэн чинь дарга жаахан бодол болоод байна. Танд байгаа биш үсттэй. Тэгээд генерал тэдэнд Кайжугийн эд эрхтнийг хар зах дээр зардаг хүний хаягийг өгөөд явууллаа. Нөгөө талд харин манай хоёрын туршилт дайжгүй болж байна. Страйкер, тэр яаж асаадка мартаг үл байгаа юм байна. Ингээд даапалж байна. Аавн тэндээс жаахан хүндлэл үзүүлэх үү минь. Тэр ахыгаа алдсны дараа Егера ганцаараа удирдаад эрэг дээр авчирсан юм шүү. Баргийн хүний чадах зүйл биш. Туршилт дуусах үед манай Беккет Мако руу харахад хальт ахыхын талаарх дурсамж орж ирээд тархинд нь баг зэргийн цочроо үсдэг. Тэд хоёулаа гараад явчлаа. Юу? Хоёулаа гинэ? Беккет чи гарчлаа. Тийм ээ. Би эргээ төвлөрч чадна. Санаа зовлтгүй. Мако бүр гараад явчихлаа. Мако гинэ? Мако дурсамжнаас агаар дурсамжаа удирд. Энэ бол зүгээр л дурсамж. Гэх үед Мако маань харин дурсамж дотроо гацчихсан байна. Хүүхэд байхдаа Кайжугийн дайралтаас болоод ээжээсээ төөрчгөж, ард нь харин аврах том мангас зүгтаад нуугдж байтал араас нь хүрээд ирж. Беккет хажууд нь зогсож байна. Мако, энэ бол зүгээр л дурсамж. Чи удирдах хэрэгтэй байна. Гэтэл Мако айсандаа гараараа хаатал шууд буугаа цэнгэлж байна. Нөгөө туршилт үзэж байсан хүмүүс гайхаад холдоцгоолоо. Холбоог салгаж болохгүй байна. Хитрхи гүн холбогдсон байна. Мако, намайг сонс. Энэ бол зүгээр л дурсамж. Зүгтаарай, гарцгаа. Ингээд бүгд гарцгааж байна. Макогийн дурсамж дотор яг тэр үед нэг Егер ирсэн байна. Генералыг буцаад ирэхэд бөө юм болчихсон байна. Манайхан механик аргаар холбоог салгаад болиуллаа. Балрах шахлаа. Манай хоёр эрдэмтэй харин нөгөө хар захын аймагчин дээр ирдэг. Ясны нунтаг авахаар ирээ юу? Үгүй.
Би ясаар яана гэж эр хүний чадвар сайжирдаг юм. Би өөрөө хэрглэж байгаа. Үгүй бид бостой ч уулзмаар байна. Ингээд уулзлаа. Алтан гуталтай эвгүй нөхөр байж байна. Та нар юу хүсэв? Нөгөө талд харин боссууд хуралдаад бөө юм болж байна. Страйкер гарч ирээд та хоёр муу сайн сонирхогч. Энэ даалгавраас нэрээ тат. Би амиа та хоёр даатгаж чадахгүй. Ингэснэ Маког хараагаад унлаа. Бекэд өмөрөд страйкертай шууд үздэг. Манай Бекэд хамаагүй илүү юм зодчлоо. Түүнээс уучлалтгүй. Ингээд нөгөөдүүл нь гарч ирээд салгадаг. Манай хоёрыг генерал дуудаад уулзлаа. Тэгээд Маког шууд болиулна. Бекэд харин би түүний дурсамжинд байсан. Тэнд юу болсныг харсан. Гэт дурсамжийг нь ярьж өгнө. Нөгөө кайжутай Егер тулалдаад ялсан юм байна. Ялсан Егер дотроос нь манай генерал гарч иржээ. Гэхдээ генерал хүлээж авсангүй. Болохгүй нь бололтой. Харин тэр өрөө гинет кайжугийн дайралд ирдэг. Нэгэн зэрэг хоёр кайжу. Тэгэхээр хоёр кайжу хоёулаа дөрөвдүгээр үеих цагийн дараа Хонконгийн ирэг дээр ирнэ. Ингээх үед генерал. За тэгвэл Гримсон Тайфун Альфанаар тулалдана. Страйкер бэлээ хүлээн. Зөвхөн шаардлагатай болсон үедээ тулалдах болно. Ягд гэвэл чи бөмбөгийг үүрэх ёстой учраас бид чамаа гамнах хэрэгтэй. Харин манай хоёрыг та хоёр харин эндээ үлдэнэ. Цагийг ашиглаж Брюс центр орж тосоос ойлуулж ком цэвэрлэгээ хийлгэж болно. Цаан чин Брюс центр Брюсээ бөөц хийлгээд хөтөлбөр зарласан. Сакура моторын тос, удааны эсрэг агаар шүүгч, Севче Ворсунг EGR бүгдийг нь цэвэрлэх үйлчилгээ явуулж байгаа юм байлаа. Одол явахгүй бол та хоёрт өөр сул цаг олдохгүй байх шүү. Ингэж байна. Нэрээ өвлөөс өмнө нэг сайхан Брюсээ бөөц хийлчүүл зүгээр л дээ. Багс багсаар нь сайхан англиад хямдрал зарлчихсан байгаа юм байлаа. Манай Брюстэй киночд маань яваад очоорой. За ингээд хятад болон Орос хоёр ягэр тулалдахаар болно. Альфа байрлалаа эзэллээ. Нөгөө төл тарин Ньютон нөгөө 8 ачинд тарих хэрэгтэй байгаа гэдгээ хэлээд байж байна. Кайжугийн бүхий дээрхт нь хүнд хэрэгтэй. Гэхдээ чи тарихаар нь яг яах гээд байгаа юм бэ? Би хэлж болохгүй. Гэхдээ энэ сонирхолтой учраас би хэлье. Би тарихтай нь холбогдсон. Йоо, чи тэгсэн гэж үү? Муу таник. Тулааны талбар дээр харин Кайжу манай 3 ихрлүү дайрч байна. Хятад ихрүүд хөрөөтэй гараа гаргаж ирээд Кайжуг эсгэж өглөө. Тэгснэ аваад шидчихлээ. Чадварлаг 3 байна. Эргээд харахад харин Орос дайны машин ирээд доороо хийгээд гүвж гарлаа. Нөгөө Кайжун хариу довтлоод Орос машиныг зодоод байна. Страйкер Төвөө, манай хоёр асуудалд орлоо. Бид орох уу? Орж болохгүй. Давти, та хоёр цөмийн бөмбөг зөөхөд хэрэгтэй. Тэгсэн тэнд эхрүүдийг бүр бариад авлаа. Хүн, бид тэднийг зүгээр үхэлж болохгүй. Явцгаая. Бид орлоо төвөө. Ингээд орчлоо. Генералын тушаалыг дагсангүй. Генерал ууртай манай хоёр руу харж байна. Тэр үед хятад эхрүүдийг унгачлаа. Орос машин ганцаар үлдлээ. Тэгээд яг орох гэтэл Кайжу тэдэн рүү хүчил цацчлаа. Бид нэрөө хүчил цацчихлаа. Нэмэлтүүч хэрэгтэй байна. Ингээд үе цаанаас нь страйкер гүйж байна. Тэгсэн гинэт нөгөө Кайжу нүсрээд гараад ирнэ. Орос Альфагийн толгой дээр гараад суучлаа. Страйкер ирээд ямартай ч нэг нь гөвж байна. Орос Альфа харин унлаа. Усан дотор дэлб. Бид Альфаг бас алдлаа ирхмэ. Манай Страйкер ганцаараа хоёрын эсрэг. Тэгээд зайгаа авч байгаад буудах гэтэл ард нь EMP задлаад Страйкер тоггүй болчихдог. Тэр тоггүй болчихлоо. Буцаагаад сэргэ. 4-5 цаг болно ирхмэ. Манай Егерүүд бүгд дижитал үүсгүүртэй. Бүгд бишээ. Ирхмэ. Gypsy аналог шүү дээ. Тэр цөмийн үүсгүүртэй. Ингээд аргагүй боллоо. Gypsy явхаар болдог. Кайжунууд Страйкерийг тоггүй болгоод нэг нь шууд хот руу явчихлаа. Манай эрдэмтэн нөгөө талд. Юу болоод байгаа юм бэ? Хоёр Кайжу хот руу ирж байна. Үгүй. Тэд хизээч хоёроо ирж байгаагүй шүү дээ. Тийм ээ. Магадгүй хизээч хин нэгэн тэнэг тэдний тархинд нэвтэрж байгаагүй болохоор тэр бахал та. Одоо тэд магадгүй чамайг хайж байгаа бах. Бид яах вэ? Бид гэсэн юм байхгүй. Би хорогдох байрлуугаар орлоо. Харин чи гарч үз. Ингээд гудамж руу хөөгд гаргачлаа. Кайжу ирээд хотыг сүйтгэж гардаг. Нөгөө Кайжу нь харин манай Страйкерийг шоглож байна. Дотор нь байсан манай хоёр дөргөлт аваад аав нь гараа гимтээчлээ. Хүн тэр гадаа байна. Бид эндээс зугтах хэрэгтэй. Бид зугтахгүй. Яагаад гэвэл 10 сая хүн болон Кайжу хоёрын хооронд чи бид хоёр л байна. Бид зугтах юм бол иргэд аюулд орно. Тэгэхээр хоёулаа гарч дохионы буугаар түүнийг саатуулна. Чи санал нийлж байна уу? Гэж байна шүү. Бараг л амиа зөөлөсөлж байна шүү. Тэгснэ гараад дохионы буугаар галлаллаа. Яг буцаагаад манай хоёрыг буудах гэтэл тэндээс нь Gypsy Danger ирж байна. Дотор нь харин манай Мако болон Бекет шууд ноцолтлоо. Болгоод өг Gypsy. Манай Gypsy-г барьж аваад хот руу шидчихлээ. Тэгээд хот дотор хуурай газар дээр тулаан үргэлжлэнэ. Хоёр талаас халц тулахад Gypsy үсэрж ирээд тархинд нь маа. Тэгээд барьж авснаа пуужинтай шана. Ингээд гартаа таарлсан бүхнэр үзэж гарна. Кайжу манай хоёрыг төрөх үед тулж байгаад плазма буугаараа хийтэд буудаад унгаалаа. Тэгснэ. Байц. Судасны цохилтыг нь шалгая. Алдаанасаа суралцнаа гэж. Тэгээд гүйцэлээ. Цохилт алга байна. Ингээд манай хоёр нөгөө хот руу орсон Кайжу руу явцгаана. Нөгөөх нь яг л манай эрдэмтнийг хөөгд байна шүү. Яг барих гэтэл нь ардан дахиад л Gypsy Danger усан онгоц барьчихсан ирж байна. Усан онгоцоор маа
Дээрээс нь дахиад маа. Нөгөөх нь харин Gypsy-г сүүлээрээ хусаад холдуулчлаа. Тэгснээ зүхтад нуугдчихнаа. Манай хоёр араас нь хайж байна. Төв нь тоггүй болохоор ямар ч холбоо байхгүй байгаа шүү дээ. Кайжу гинэт гарч ирээд хүчил цацах үед манай хоёр болтлаа. Дахиад цацах гэтэл амруу нь гараа хийгээд маа. Нөгөө гараараа сүүлийг нь барьж байгаад хөлдөөгч ашиглаж сүүлийг нь эдэхгүй болгоод хуг. Тэгээд толгоог нь барьж байгаад хүчил цацдаг хэлийг нь сугаавлаа. Нөгөөх нь тэгсэн манай хоёрыг барьж байснаа нисээд явчлаа шүү. Бүр нисдэг Кайжу байсан юм байна. Бид хүчил төрөгчөө алдаж байна. Бид зэвсэггүй болсон. Гэхэд Мако "Үгүй, нэг би" гэснээ илт гаргаад ирлээ. Ингээд манай хоёр ил дээр агаар дээр хоёр хуваачлаа. Өөрсдөө харин өндрөөс доош унлаа. Яг унаад сүрхнээ. Тэр үед харин эрчим хүчээ ашиглаад нэг буцаж хөөрөөд хүчээ намсгаж байгаад газарт нь. Тэгээд бөөн тоосон дундаас Gypsy Danger маань хоёр Кайжуг устгачаад амьд гараад ирлээ. Анхны тулаан гэхэд давгүй шүү. Нөгөө 8-аач харин Кайжу өгсөн гэд олборлолтоо хийх гэж байтал үүдэнд нь манай Ньютон "Хой, хөгшин үнэг минь. Чи надад Кайжуны тарих өгөх ёстой." Манай тарин амжилтаа тэмдэглэж байна. Страйкерууд ирж талархал илэрхийлж байна. Ингээд эвлэрүү бололтой шүү. Генерал ирээд "Ноён Бэкет, хадагтай Мори. Би олон жилийн түүхэнд хязэж ийм тулаан харж байсангүй. Сайн байна. Би та хоёроор бахархаж байна. Гэхдээ бидэнд баярлах цаг алга. Бид хоёр багаа алдсан. Гэхдээ бас л бидэнд гашуудах цаг чалга. Цагаа дахин тохируул." Ингээд л хамраас нь цус гарч байна. Цагаа дахиад тохируул. Ингээд тэндээс гараад явчлаа. Нөгөө Кайжугийн тарих нь гимтчихжээ. Ашиглах боломжгүй болсон байна. Ингээд төлөвлөгөө бүтэлгүйдлээ. Ингээд л тэнд нэг зүрх цохлоод байна шүү. "Байц, энэ жирэмсэн юм байна." Гэтэл жижигхэн Кайжу гараад ирлээ. Тэгснэ хүүндээ орогдоод өгчлээ. Манайханд өгж байгаа бэлэг юм уу та. 8-аач гарч ирээд уушиг нь бүрлдээгүй. Бас хүүндээ орогдсон. 1 минутаас илүү амьдрахгүй. Ингээд томорч байтал нэг сэрснээ 8-аач нэг залгичлаа. Тэгснэ 8-аачнд хаахад дахиад өгчлээ. Хөөрхий. Генерал өрөөндөө байхад нь манай Бэкэд ирж байна. Генерал өөрийнхөө өвчний талаар ярьж өгдөг. Сүүлд би Токиод байх үед Егер ганцаараа удирдаад 3 цаг тулалдсан. Хэрвээ намайг дахиад Егерт суух юм бол тарих маань дийлэхгүй гэсэн. Ингэж байна шүү. Тэр үед харин дахиад 2 Кайжу гарч ирлээ гэсэн мэдээлэл ирж байна. Тэд хаашаа явж байна? Хаашаа ч яваагүй байна. Гүүрийг тойроод байна. Яг л хамгаалж байгаа юм шиг. Страйкер Gypsy хоёрыг бэлд. Страйкер явж чадахгүй ирхмэ. Нисгэгч нь гараа гэмтээсэн. Зүгээр бэлд. Генерал өөрөө суух гэж байгаа болол та. Манай эрдэмтэн харин цаг алдалгүйгээр шууд тэндээ Кайжутай холбогдох туршилт хийж байна. Нөгөө эрдэмтэн нэрээд "Би чамд туслая. Хоёулаа хамт холбогдвол ямар вэ? Ягрийн нисгэгчд хамт холбогддог шүү дээ." Ингэж байна. Ингээд хамтдаа холбогдохоор боллоо. Манай залуу Страйкер харин намайг хувцас өмсгөөсөн байна. Аав гимтсэн. Хэн миний хамтрагч болох юм бэ? Ингээд л тэндээс генерал гараад ирлээ. "Энэ хувцас ийм бариу байдаг байлоо." Мако ирээд "Та Ягерт дахиад суух юм бол үхэн шүү дээ. Тэгэх юм бол ядаж бүгд алуулахаас өмнө өгөх юм биш үү?" Ингэж байна. Тэгээд "Өнөөдөр бол бидний найд өрийн хязгаар. Бидний цаг үеийн төгсгөл. Өнөөдөр бид үүдэн дээрээ гарч очоод мангастай тулалдана. Тэгээд бид сүрлийг зогсоох болно." Гэд хөлгөндөө сууцгаалаа. "Генерала, хоёулаа сайн холбогдож чадна гэж үү? Би бол сэтгэл хөдлөлгүй, айдасгүй, туршлагатай хүн. Харин чи бол онгироо сагсуу, хүмүүжлийн доголдолтой нөхөр. Гэхдээ чи аав инхүү. Чи зөрөгтэй залуу. Хоёулаа алцахгүй." Аав нарийн цаанаас нэрээд хүүдээ захиасаа захиж байна. Үг хэлэх гэсэн зангираад хэлж чаддаггүй. "Хүн, би мэднэ. Би бүгдийг нь мэднэ. Миний нохоог харж байгаарай." Гэд явлаа. Аав нь генералыг Стакер гэд нэрээр нь дуудаж байгаад "Чи миний хүүг аваад явлаа шүү. Миний хүү." За ингээд эцсийн тулаан болох боллоо. Үүнээс өмнө манайхан нэг сайхан subscribe давлгаа явуучих. Сабад арцсан манай царайлгууд лайк дараарай. Эцсийн тулаан эхэллээ. Страйкер цөмийн бөмбөгөө ардаа бэлдээд Gypsy харин хамгаалж тултгаар гүүрлөө очицгоон. Тэр үед харин манай 2 эрдэмтэн Кайжутай холбогдож байна. Тэгэд нилээ юм олж мэдэх шиг боллоо шүү. Шууд төв рүү нисгэлээ. Манай харин гүүртэй ойртож байна. Гүүрний ирмэг дээр Кайжунууд хүлээж байдаг. Тэд дайрахгүй байна. Тэгвэл боломжийг ашиглаад бөмбөгийг хаяа л да. Үгүй, тэд зогсчлоо. Ямар нэг зүйл буруу байна. Ингээд л 2 эрдэмтэн орж ирээд "Зогс! Бөмбөг хайж болохгүй шүү. Али холтмоо фашист." Ингэснэ уцыг аваад "Бөмбөгийг дэлбэлж болохгүй шүү. Нэмэргүй юм байна." Яагаад тэрөө? Гүр зөвхөн Кайжу очих үед л нээгддэг юм байна. Гадаа нь бөмбөг дэлбэлээд ямар ч нэмэргүй. Тэгвэл бид яах ёстой? Та нар өөрсдийгөө Кайжу гэж ойлгуулах ёстой. Эсвэл нэг Кайжуг алаад аваад очивол онгойч магад. Тэр үед цаанаас нь 3 дахь Кайжу гарч ирж байна. Хэддүгээр төвшин бэ? 5 дугаар төвшин. Ингэж байна шүү. За ингээд тулаанд Gypsy нэгтэн тулаад Страйкер нөгөөхийг нь авлаа. Gypsy нэгийг нь сэлэмдэх гэтэл ардаас нь гарыг нь тастаад аваад явчлаа. Gypsy илдээ нөгөө гартаа шилжүүлж байгаад дээрээс нь зоогоод нүрийг нь жаахан шарчдаг. Тэндээс харин нэг нь өндөр хурдтай ирж байна. Тэр хурдтай явж байна. Замаас нь холдоорой. Гэтэл тэгсэнгүй. Харин илдээ амруу нэгээд өөрийнх нь хурдаар 2 хуваачлаа. Страйкер харин нөгөө 5 дугаар төвшнийхтэй нүзэж байна. Нөгөөх нь балраад ирэнгүүтээ нэмэлт хүч дуудаж байна. Хоёулаа нийлээд Страйкер руу довтлоо. Страйкер тэнд аюулд орлоо. Gypsy харин "Бид очиж байна, Страйкер.
Страйкер тэсэрэ зогс Живси нааша ирэх хэрэггүй. Аль болох хол бай. Сонс. Живси өөр дээрээ цөмийн үүсгүүртэй гүүрлүү оч. Тэгээд Живсиг дэлбэл. Би харин тэднийг эндэн саатуулна. Мако сонс чи дуусгаж чадна. Энэ удаа харин генералын тушаалыг дагцгаалаа. Страйкер маань хоёрын эсрэг нэг тулахар боллоо. Бид яах вэ ирхмэ? Бид хаалга онгоолгож өгнө. Бүсгүйчүүдэд хаалга нээж өгнө. Тэд цөмийн бомбыг дэлбэлж өөрсдөө золиослох гэж байна. Гэх үед залуу Страйкер аав маань хэлдэг байсан юм а. Хэрвээ чамд буудах боломж гарвал чи буудах хэрэгтэй гэж. Үүнийг хийцгээе. Тантай хамт өгөх нэр төрийн хэрэг байлаа ирхмэ. Ингээд хоёрын голд цөмийн бөмбөгөө дэлбэллээ. Живси харин цөмийн дэлбэрэлтэнд нэлээд хэцүүдэж байна. Гэхдээ ямар тач хөдөлж байна. Тэд юу хийгээд байгаа юм бэ? Тэд даалгавраа гүйцээж байна. Тэгээд Живси нөгөө алсан кайжууныхаа цогцыг чирээд яваад очлоо. Тэгс нөгөө 5 дугаар төвшний кайжуун амьд үлдчихсэн байж байдаг шүү. Манай хоёр цаг алдалгүй гялс өсөрж барьж аваад элдээ зоогоод хамтдаа ошлоо. Макогийн хүчил төрөгч дуусч байна. Тэсэрэ Мако би энийг шараад өгье. Ингээд моторын галаараа шарж байна. Нөгөөх нь харин замдаа ам өргөдлээ. Манай хоёр харин нөгөө кайжуутайгаа хамт гүүрээр амжилттай яваад орчлоо. Бекид Маког дээш нь явуулаад өөрөө дуусгахаар боллоо. Тэгээд цөмийн реактороо идэвхжүүлэх гэтэл гимтсэн учир гар аргаар идэвхжүүл гэж байна шүү. Манай хүн өөрөө салж очиод гар аргаар реактороо идэвхжүүлдэг. Живси гүүрээр дамжаад харийнхны нутаг дээр хүрээд ирлээ. Бекид цөмийн бөмбөгөө идэвхжүүлээд өөрийгөө фотоор гаргадаг. Даанч амжихгүй нь бололтой. Живси тэнд дэлбэрлээ. Гүүр нуурчихлаа. Гүүр нуурсан. Бүгд онгодсон доо. Бүгд онгодсонд. Мако харин далай дээр гараад ирлээ. Бекет маань яав гэтэл нилээн байж байгаад гарч ирж байна шүү. Мако явж очиод би цохилт мэдрэхгүй байна гэд байж байтал. Бекет чи амьсгал боогод байна штэ Мако. Ингиж тэрх юм бол яаж амьсгалах юм бэ? Амьд байна. Манайхан бөөн баяр. Хэнсэн харин тэнд. Би генерал Хэнсэн байна. Гүүр нуурсан. Цагаа зогсоо. Бид яллаа. Гэд цагаа зогсоолоо. Дахиж кайжу ирэх цагийг тооцох шаардлагагүй боллоо. Бөөн баяр дунд Хэнсэн маань хүүгээ бодож жаахан санаа алдна. Манай хоёрыг нэстэг тэргүүд очиж авлаа. Энэ хоёр маань учир ургуулга шинжтэй шүү. Энэ түрээд кино маань дууслаа. Киночд байлаа.